ихэнх бизнесүүд бол маш сайн явдаг боловч яг энэ санхүү хөтөлбөр дээр маш муугасаа болоод банкнаас зээл авч чадахгүй байх, мөн олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж чадахгүй байх юм эрсдэлтэй болдгоо. За сайн байцгаана уу? Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын гэр хорооллыг дэмжих, гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хүрээнд COVID-19 цар тахлын үед бичил жижиг дунд бизнес эрхлэгч нарыг дэмжих төслийн сургагч багш уншаага байна. Тухайн хувь хүний санхүүгийн хөтлөлт маш чухал байдаг. Энэ дундаа тухайн хүн тусдаа бизнес нь орлого зардал нь хувийнх нь санхүүгээс тусдаа байж чадсан уу, тэр нь тооцоологдож болж гин үү, тэр зардал нь тооцоолох боломжтой байна уу, бүртгэл нь сайн байна уу гэдгээс хамаарна. За тийм учраас та хувийнхаа санхүү бизнес аяус халахснараа банк санхүүгийн байгууллагаас зээл тусламж авах бол бүрэн боломжтой болох юм аа. Хувийн хөрөнгө хамгаалах гэж байгаа. За энэ бол яг таны хувийн сахилга баттай холбоотой гэсэн үг. Бизнесийн хөрөнгө хувийн хөрөнгө хоёроо тусад нь ойлгох хэрэгтэй. За ихэнх бизнес эрхлэгчнэрийн хувьд бол ямар алдаа дутагдал гардаг вэ гэхээр хувийн хөрөнгө бизнесээ холиод өөрийнхөө хувийн хөрөнгөө тэр чигтэнд бизнес руу оруулцдаг. Тэгээ эргээд бизнес эрсдэлд учрлаа гэхэд таны бизнес ч эрсдэл асуудалд орох нь байна. Таны хувийн санхүүгийн байдал хөрөнгө ч гэсэн өөрөө асуудалд орно гэсэн. За жишээлбэл маш энгийн кейс бол банкнаас зээл авахд та тухайн бизнесийнхаа хөрөнгийг барьцаалж авах нь энэ өөрөө хамгийн safety байдаг. Харин та тухайн зээл авахдаа өөрийнхөө орон сууцыг барьцаалаа зээл авчлаа гэж үзэхэд тухайн зээл эрсдэлтэй гэж үзэхэд та өөрийн хувийн хөрөнгө чинь алдах тийм эрсдэлтэй болж байна гэсэн. За дөрөвдүгээрт нь бол бизнесийн бүртгэл хөтөлбөрөд илүү хялбар болдог гэж байна. За хувийн зардал орлогын хувьд бол маш жижиг дүнгээр маш олон удаа юу гэдгийг гүйлгэнүүд бол хийгддэг. За хамгийн энгийн жишээ гэх юм бол бизнесийн банкны данс, хувийн банкны данс хоёр нэг байх юм бол энэ холилдоод ирэхээр эргээд танд ч гэсэн бүх юм ойлгомжгүй болж ирдэг. Таны бизнес ямар ашигтай яваад байгаа юм те. Яг бизнесийн чинь энэ олон зардал дундаас бизнесийн чинь зардал нь юу юм гээд. Яагаад энийг хэлээд байгаа юм гэхээр бизнес эрхлэл үүдэг, орлого олол байдаг. Тэгээд яг эцсийн дүндээ жилийн эсгдэг ч юм уу яг гар дээр мөнгө үлчдэг те. Яг юу болчих вэ? Тэгээд эндээс бол та хэрвээ хувийн санхүү болон бизнесийнхаа санхүү хоёрыг тусдаа салгачих юм бол тухайн бизнесийн орлого нь хэдийн, зардал нь хэдэн дөрвийн ашиг олсон. Тэр ашигасаа та магадгүй хувьдаа яаж зарцуулсан гэдэг ч юм уу тэр нь тодорхой гараад ирнэ гэсэн. За тэгэхээр товчоор бол ийм дөрвөн үндсэн ач холбогдол давуу талтай юм байна. За тэгэхээр хувийн болон бизнесийн санхүү хэрхэн салгах вэ гэж байгаа. Хэрхэн салгах вэ гэдэг. За би маш энгийн аргуудыг бол та бүхэнтэй хуваалцсан. За нэгдүгээрт бол бизнес зориулсан дебет болон кредит карта болох гэж байгаа. Нэг өсөндөө өнөөгийн нийгэмд бол ихэнх хүмүүсийн хувьд бол яг бэлэн кэш мөнгө зарцуулах гэхээс үлээтэйгээр ихэнх мөнгийг бол банкны дансаараа удирдах байна. Энэтэй холбоотой юу хэлэх гэж байна гэхээр та бизнесийнхаа орж байгаа орлого, бизнесийнхаа гарч байгаа зардлаа тусдаа бүртгэхийн тулд хамгийн эхлээд банк нь тусдаа данс нэ гэж байгаа тийм. Компанитай бол компанийхаа нэр дээр, магадгүй компани байхгүй бол хүүгнийхээ нэр дээр ч гэсэн хамаагүй бизнестэй зориулаад тусдаа данс нээчихээ. Тэгээд бизнесийнхаа орлого зөвхөн тэр дансаар аавна, бизнесийнхаа зардлыг зөвхөн тэр дансаар гаргана. Хувийн орлого зардлага бол тусдаа өөрийнхөө ашиглаж байгаа дансаар явж байгаа. За инхээр маш том нэг давуу тал гарч ирнэ. Яг банкнаас зээл авах гэдэг ч юм уу, яг ашигаа тооцох гэдэг ч юм уу, яг нэг юм хэрэгцээтэй үед тооцоол хийхээр айгүй хэцүү болчтой дансны уулга авахаар хувийн хувьсгалын бүүн орлого зардал гарсан байдаг. Эндээс нь ялгаж салгаж түүх хэцүү байдаг. Харин та бизнесийнхээ орлого зардлыг тусад нь гаргачих юм бол тэр бол маш тийм ойлгомжтой болж ирж байгаа юм л да. Жилийн хугацаанд тэнд бизнестэй л холбоотой орлого олсон байна. Тэгэхээр тэр орж байгаа бүх орлого чинь бизнесийн л орлого. Шууд хөл дүнгээрээ бид нар нийлбэрийг гаргах боломжтой. Гарч байгаа бүх зардал бизнестэй л холбоотой гарсан байна. Тийм учраас нийт хөл дүнгээр шууд тооцох боломжтой л гэсэн үг. Маш ойлгомжтой энгийн болно. Танд маш хялбар болно гэсэн үг. За хоёрдугаарт өөртөө цалин өгөх гэж байгаа. Тусдаа салгахаар нэг асуудал гарч ирдэг те. Надад мөнгөний хэрэгцээ байгаа штэ те. Энэ бизнес болох гэдэг чинь би өөрийнхөө юу гэдгийг өөртөө ашиг олох гэдэг байгаа. Өөрөө бас хэрэглээг өмшүүлэх гэдэг. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр өөртөө цалин олгочих гэж байгаа. Тэгээ цалингийн дүн бол мэдээж тэд гэж бол би хэлэхгүй. Яагаад тэгэхээр таны бизнесийн ашигаас хамаарна те. Зүгээр яагаад цалин олох ач холбогдол нь юу юм гэхээр та өөртөө цалин олгож ийн гэдэг нь бизнесээсээ тэр үлдчихэж байгаа ашигаасаа сардаа нэг юм уу хоёр удаа
цөөхөн удаа мөнгө авчина гэсэн үг. Сүүлд нь бас тооцоход маш амархан л гэсэн үг л дээ. Цалин олохгүй болохоор ямар асуудал гарч ирэхээр хэрэгцээ гарсан үедээ ингээд аваад гэж төсөөлөе л тоо тийм. За өнөөдөр гэртээ нэг жоох идэж явах юм аавна маргааш одоо ажилтнуудтайгаа гарна нөгөөдөр ингэн гэдэг ийм зардлууд бол гараад. Тэр зардал болгоныг нөгөө картнасаа зураад авах юм бол эргээд нөгөө тэр нь ингээд бизнесийн зардалтайгаа холдоод ирэхээр ингээд тооцох амар хүндрэлтэй болчтой юм байна. Харин та өөртөө цалин өгөх юм бол ингээд маш одоо ойлгомжтой болно гэсэн үг л дээ. Бизнесийн ашигаас чинь цалин гээд 1-2 өндөр дүнтэй гүйлгээл гарна. Мэдээж бас амьдрал болсон хойно юу гэдэг дуусах гэдэг ч юм уу дахиад нэмж явах асуудал гарна. Тэгэхээр энэ үед бол харин аль болох сахилга баттай байх нь чухал байт юм байна гэж. За 3 дугаарт бизнесийн баримт бичгээ тусад нь хадгалах гэдэг. За энэ дээр одоо хадгалахын тулд хамгийн ихний алхам бол та бизнестэй зориулж тусдаа мэйл нээх хэрэгтэй юм байна гэж. Нэг өсөндөө хувийн мэйл одоо бизнесийн мэйл хоёр ингээ нэг болчих юм бол таны хувийнч мэдээлэл, дата мэдээлэл, бизнесийн дата мэдээлэл холтой. Сүүлд нь яллахад хэцүү. Харин бизнестэй зориулаад мэйл явуулаад энийгээ зөвхөн бизнесээр явах юм бол энэ өөрөө сүүлд нь дахиад маш зэгцтэй болно. Дахиад хэрэгтэй болсон үед мэдээлэл олоход маш амархан болно гэсэн. За дараад нь хувийн хөрөнгөө бизнестэй ашиглах нь гэж. За түрүүн эхний слайдн дээр би өөрийнхөө орон сууцыг бизнесийнхаа зориулсан зээлдээ барьцаалвал ямар эрсдэлтэй талаар ярьсан. Тэгэхээр хувийн хөрөнгөө бизнестэй ашиглах тохиолдлууд их байна те. За одоо магадгүй утас байна те. Энэ бол таны хувийн утас гэхдээ та бизнестэй зориулж ашиглаж байгаа машин байна. Хувьдаа магадгүй авсан баг дахиад бас бизнестэй зориулж ашиглаж байгаа. Тэгээ энэ тохиолдолд бол та яаж ийм гэхээр энэ бол таны хувийн хөрөнгө гэхдээ бизнестэй зориулж ашиглаж байгаа учраас энэ тохиолдолд та илэгдлийн ингээд тооцоо тэр илэгдлээ өөртөө байнга одоо нэг юу гэмдэ хувируугаа аваад явж явах хэрэгтэй гэж байгаа тухайн үед. Ингэхгүйгээс болоод ямар асуудал үүсэж байгаа гэхээр тухайн үед бизнес амар л ашигтай юм шиг орлоготой юм шиг харагдаад байдаг. Тэгээ ингээд төгсгөлд нь тэр нөгөө таны ашиглаж байгаа машин ч илэгдээд дуусна, утас ч илэгдээд дуусна, утас илэгдээд дуусна. Юу гэдэг ингээд зүйлүүд одоо талбай үүсгэх талбай түрээслээ. За тэр нь магадгүй таны хувийн одоо магадгүй хөрөнгө ашиглаж илаа гэж бодоход тэр нэг илэгдээд маш их зардал гаргахаар болно. Тэр болгоноо тухай бүрдэн тооцоод бизнесийн зардалаар суулгаад тасаад хувируугаа шилжүүлээд явж байхгүй бол эцэстээ нөгөө тооцоологдоогүй маш том юм зардлууд гарч ирдэг. Бизнес өөрөө өндөр ашигтай юм шиг харагддаг энэ зүйл байдаг байна. За ингээд эхний үндсэн хэсэг бол дуусж байгаа. За хоёр дахь үндсэн бүлэс хэдв. Одоогийн санхүүгийн нөхцөл байдлыг үнэлэх гэж. За тэгэхээр яг одоо таны орлого хэр байна, таны зардал хэр байна, таны хөрөнгө хэр байна те. Эндээс яг таны өөрөө чи хөрөнгө хэр юм те. Эсвэл зээлэр бүгдийг санхүүжуулсан юм уу гэдэг юм уу. Энэ бүх зүйлээ бид нэр одоо бүгдийг үнэлэх нь бол маш чухал шаардлагатай байдаг юм байна. Ингэснээрээ бид нэр ирээдүйд яах вэ гэдэг шийдвэр гаргалт хэрхэн төлөвлөгөө их үү, асуудал байвал юг шийдэх үү гэдэг юм ингээд бүх юмаа ингээд клир харж эхэлт юм байна л да. Тэгэхгүй болохоор ялангуяа одоо юу гэдэг юм бизнес гэхээсээ илүүтэйгээр одоо хувьдаа ч гэсэн бид нар яг өнөөдөр юу гэдэг юм би жилдээ хэдэн төгрөгийн орлого олоод байгаа. Сартаа яг би одоо манай гэр бүл хэдэн төгрөгийн яг зардал гаргаад байгаа. Тэгээ энэ зардлаас яг аль нь үр ашиггүй юм гэдэг юм уу. Тэгээ энэ зүйлийг бол яг нарийн ингээд нөгөө тооцож чадахгүйгаасаа болоод шийдвэр гаргалтууд дандаа ингээд буруу яваад байдаг юм байна. За хоёрдугаарт нь бол хувийн санхүүгээс бизнес санхүү гаргаад тусдаа компани байгуулаад тэгэхээр та бүхэнд бол нэг шаардлага гарч ирнэ. Энэ бол санхүүгийн тайлан, орлого үр дүнгийн тайлан тодорхой нэг санхүүгийн тайлангуудыг бэлтгэх шаардлага гарч ирнэ. Ингээд гаргаж ирэх юм бол бүр харьцаа үзүүлэлтээр таны одоо санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал маш тодорхой клир харагдаж эхэлнэ гэж байна. За хувийн санхүүгийн нөхцөл байдлаа яагаад тодорхойлон үнэлэх шаардлага байна гэж байгаа. Зарим тохиолдолд магадгүй та бүхэн ингээд бодож болно те. За бүх юм л ойлгомжтой шүү дээ. Миний бизнес ингээл орлого олдог. Энэ сард батаад оржоо цэцгээс олсон ийм зардалтай. Энийг заавал ингээл нэг хараал те. Ингээл байх тийм одоо нэмэлт ингээл мэдхгүй юмаа ингээл сурах гэдэг шаардлага байна уугүй юу гэдэг. Тэгэхээр би нэг зүйлийг асуух гэж байгаа юм л да. Хамгийн сүүлд хизээ эмчэд үзүүлсэн бэ гэдэг. Ихэнх одоо юу гэдгийг дээ хүмүүсийн хувьд бол эрүүл мэндээ одоо ингээд байнга үзүүлээд явж байгаа юм шиг чухал байдаг. Тэгээ яагаад тэгэхээр жил болгоо үзүүлээд явж ирснаасаа болцшгүй одоо юу гэдгийг хавдар гэдэг ч юм уу тодорхой ингээд өвчнийг хүндрэхээс сэргийлдэг хад. Тэгвэл санхүүгөөч гэсэн бид нар жил болгон багадаа те ингээд улирал болгон сар болгон ингээд хараад явж явах хэрэгтэй юм байна. Тэгж гимэн бид нар нөгөө бизнес дүүсэт байгаа таны санхүү дүүсэт байгаа томоохон дарамт санхүүгийн том алдагдал магадгүй одоо юу гэдгийг те буруу дутагдaltaй тэр зүйлүүдийг та илрүүлж эрт илрүүлээд тэрийг эрт залруулах явах юм бол энэ таны хувийн бизнест бол маш том давуу талыг бий болох юм байна. За хувийн санхүүг тэгвэл одоо үнэлье гэж байна. Тэгвэл одоо юу үнэлэх юм бэ? За чухал юм байна те. Ямар ч гэсэн л ингээл үнэлэл мэдээлэл явах хэрэгтэй юм байна. Би орлогоо мэдэх хэрэгтэй юм байна, зардлаа мэдэх хэрэгтэй юм байна. Цэвэр одоо хөрөнгөө мэдэх хэрэгтэй юм байна, зээлээ мэдэх хэрэгтэй юм байна те. Үр ашигаа мэдэх хэрэгтэй юм байна.
За тэгвэл мэдээж маш олон энийг ингээд тооцох ихээр маш олон харьцаа үзүүлэлтүүд бол гарч ирнэ. За би өнөөдөр бол ингээд яг хамгийн чухал гэсэн 4 үндсэн үзүүлэлтээр ярив. За эхнийх нь бол цэвэр үнцний тодорхой болох гэж байгаа. Энэ яаж гардаг вэ гэхээр та нийт хөрөнгөөсөө нийт үр төлбөрөөр хасч гардаг юм байна л да. За одоо яг ингээд одоо юу гэдгийг хувь хүн дээр бид нар ч гэсэн ингээд үзэхэд ингээд хөрөнгөө зүгээр шууд тооцоод үзэхээр их хэл хөрөнгөтэй юм шиг л одоо харагддаг юм байна л да. За юу гэдгийг орон сууц эсвэл хашаа байшин байна уу байна, машин байна уу байна. За ингээд бизнестэй зориулаад тоног төхөөрөмж байна уу байна. Нэлээл юм хөрөнгөтэй юм шиг харагддаг юм байна. Гэтэл яг энэний цаана энэ яг юугаар санхүүжүүлсэн бэ гэдэг нь маш чухал байдаг юм байна л та. Яг юугаар санхүүжүүлсэн бэ. Тэгэхээр мэдээж нөгөө энэ санхүүжилтуудыг бид нар бизнесийн ашигасаа ч юм уу орлогоосоо санхүүжүүлэхээс гадна тодорхой хэмжээнд ус зээлээр санхүүжилт орж ирдэг. Тэгэхээр энэ зээлийг бид нар хасч яг өөрийнхөө цэвэр хөрөнгийг одоо харах хэрэгтэй юм байна. Үнэхээр миний яг цэвэр хөрөнгө хэд юм бэ гэдэг. Өнөөдөр танд байгаа орон сууц зээлтэй бол таны орон сууц бүхэлдээ таны хөрөнгө биш ээ л гэсэн. Тодорхой тэр зээллийг олгосон хэсэг дүн нь өөрөө тэр зээл олгосон газрын өмчөө гэсэн санаа багтдаг. Энэ үзүүлэлт бол яг одоогийн байдлаар бол мэдээж за тэг байж болно. За магадгүй хасах байж болно те. Илүү их зээлтэй байж болно. Энийг бол одоо болохгүй гэсэн зүйл бол байхгүй. Зүгээр нэг зүйлийг бид нар маш сайн ажиглах ёстой. Энэ үзүүлэлт заавал өссөн хандлагатай байх ёстой. Хандлага нь өсөх ёстой. Юу вэ гэхээр таны хөрөнгөөс хасах зээл энэ үлдэж байгаа дүн өсөх ёстой буюу таны цэвэр хөрөнгө урт хугацаанд өсөх ёстой. Ингэх юм бол таныг бол одоо энэ бол эрүүл сайн байгааг илэрл байна. За хоёр үр төлбөрийн сарын төлөлтийг сарын орлогод харьцуулсан харьцаа гэж байгаа. Үр орлогын харьцаа гэдэг. Тэгэхээр сард бол та тодорхой орлого олж байгаа тий. За цалингийн орлого олж байгаа. Магадгүй хуваарь бизнес эрхлээд бизнесийн орлого олж байгаа. Бизнесийн хувьд бол орлогын тооцдог, ашигын тооцдог. Цалин бол яг цэвэр дүнгээр тооцдог. За эндээс төлөлтийг сарын энийг болохоор нөгөө үр төлбөртөө харьцуулсан харьцааг нь бол хэлж байгаа. Тэгэхээр та сард хэдэн төгрөгийн үр мөнгийг үр төлбөрүүдэд төлдөг вэ? Орон сууцны зээлдээ хэдийг төлдөг вэ? Хашаа хашингийн зээлдээ хэдийг төлдөг вэ? Машины зээлдээ хэдийг төлдөг вэ? Магадгүй та бизнесийн зээл авсан бол хэдийг төлдөг вэ? Энэ төлөлтүүдийн нийлбэрээ сарынхаа орлоготой хуваасан харьцаа үзүүлэлт. За энэ харьцаа үзүүлэлт бол 60% болон түүнээс доош байвал та өрийн дарамтанд ороогүй, ер нь бол боломжийн гэж үздэг байх нэ. Нэг ёсондоо таны сард орж байгаа тэр орлого яг таны гар дээр үлдэж байгаа тэр мөнгөө эргүүлээ та зээлэн төлж байгаа. Энэ зээлэн төлж байгаа дүн чинь таны орлогын 60% сэтэхгүй байх хэрэгтэй. Хэтрээд ирэх юм бол та өөрөө өрийн дарамтанд ороод орлого олоод байгаа ч гэсэн бүх мөнгөө зээлэндээ төлөөд энэ эргээд нөгөө бизнес өсч боомлоод ингээд явдаг юм байна. Сөрөг талтай гэсэн. За 3 дугаар яг орон сууцны зээлийн төлөл болон урт хугацаа бас нөгөө үйл хөдлөх хөрөнгөний зээлийн төлөлтийг бас тооцож болдог. Энэ ямар учиртай ингээд тусдан тооцоод байна гэхээр за автомашины зээлийн бизнесийн эргэлтийн өрөнгөө санхүүжүүлэх зээл бол харьцангуй богино хугацаатай байдаг те 2 жил 3 жил. Энийг бол ингээд юу гэдгийг урт хугацаа юм шиг боловч ингээд нүдэрмхийн зур ингээд өнгөрдөг. Нөгөө талаар энэ хугацаанд бол орлого бол төдийлөн гэж хэлбэлцэх магадлал нь бага байдаг юм байна л да. Жилийн дотор 2 жилийн дотор цалингийн орлого, бизнесийн орлого ингээд гинт дампуурах гэдэг ч юм уу гадны хүчтэй сөрөг нөлөөлөл болохгүй бол харин орон сууц буюу эсвэл урт хугацаа төлөвлөхийн зээл бол 10 жилээс дээш 15 жил 20 жилүүд энэ хугацаанд бол бизнес болон хувийн санхүүд маш олон орлогод бол маш олон одоо юу гэдгийг өсөлт бууралтууд бий болж идэг. Тэгэхээр энэ урт хугацаатай зээлийн өөрчлөлтийн сарын төлөлтийг 60% биш энийг бүр багасгаж тооцоолын үр дүнтэй гэж байгаа. 45% ер нь бол бууруулж тооцвол илүү одоо 50-аас доош л байх хэвээр 45 тэрнээс доош бол бүр сайн л гэж үздэг. Ингэж тусмаа та урт хугацаанд илүү одоо өөрийнхөө эрсдлийг даатгах чана гэсэн. За дөрөвт үндсэн зүйл таны мөнгө юунд зарцуулж байгаагийг бид нар байнга хянах нь бол айгүй чухал. Таны одоо хувийн бизнесийн чинь зардлууд юу вэ? Тэрийг хянах нь чухал. Хувийн өөрийнхөө хувийн зардлаа ч гэсэн ямар байна гэдэг нь одоо хянах нь чухал. За энэ дээр бол төдийлөн нарийн харьцаа үзүүлэлт гэж бол байхгүй. Энийг харин гол нь бид нар маш гэлээр одоо хараад тэгээд эндээс одоо юу гэдгийг үр ашиггүй зардлуудыг танаад явуучих шаардлагатай байт юм байна. За компани санхүүгийн байдлын дүн шинжилгээгээ сая бол би маш энгийн одоо юу гэдгийг хувийн одоо яг өөрийнхөө гэр бүлтэй эсвэл бол яг тусдаа компани болгож салгаагүй хувийн жижиг бизнестэй ингээд харьцуулаад явах маш энгийн дөрвөн үзүүлэлт энгийн одоо харьцаа үзүүлэлтийг бол ярьлаа. Харин тусдаа компани байгуулад тэгээд компани маань үйл ажиллагаа чиглэлд явах юм бол энэ дээр харьцаа үзүүлэлтүүд бол харьцангуй олон болж ирдэг. За компанийн хувьд бол бизнесийн үндсэн одоо үзүүлэлтүүдийг илтгэдэг. За дөрвөн тайлан байгаа. Эндээс хамгийн чухал хоёр тайлан. Нэгдүгээрт нь бол баланс буюу санхүү байдлын тайлан, хоёрдугаарт нь бол одоо орлого ашгийг тооцдог орлого үр дүнгийн тайлан байгаа. Тэгэхээр энэ тайлангууд дээр голчлон ихэвчлэн нөгөө харьцаа үзүүлэлтүүд тооцогддог.
За баланс буюу одоо энэ дөр тухайн компани хөрөнгөний их усурыг харьцуулдаг энэ одоо тайлан байгаа. Энэ дээр бол за маш олон харьцаа үзүүлэлтийг тооцно. За чухал харьцаа үзүүлэлтээс дуртай байх юм бол үр төлбөр нийт хөрөнгөний харьцаа, эргэлтийн харьцаа, тэгээд бараа материал авлага үр төлбөрийн эргэц, тийм. За тэгээд хөрөнгө үр төлбөр нийт одоо өмчийн хандлага, өсөх буурах хандлага гэдэг чимээг ингээд тооцоод явдаг. Нөгөө талаар орлого талдаа бол цэвэр ашигын маржин, цэвэр ашиг эзний өмчийн харьцаа, цэвэр ашиг нийт хөрөнгөний харьцаа, одоо өр хөрөнгөний өгөөж, нийт хөрөнгөний өгөөж гэсэн үг л дээ, тийм. За ингээд тогтмол зардлыг одоо хэрхэн буурч гинүү, өсөж гинүү хандлагатай. Тэгээ орлого зардлын одоо задаргаанууд гэдэг энэ үзүүлэлтүүдийг бол бид нар тогтмол хараад явах нь чухал юм байна. За эндээс гадна бол сая бол би яг ингээд одоо юу гэдэг өөрийгөө л харьцуулах талаар ярьлаа л да. Яг өөрийнхөө санхүүг яаж дүгнэх үү, өөрийнхөө санхүүг өнөөдөртөө болж гинүү болохгүй байна гэдэг ямар харьцаагаар үзүүлэх үүдийг бол харлаа. За компанийн хувьд бол бид нар ингээд нөгөө одоо өөрийнхөө компани гэсэн үг тийм. Компаниудын хувьд бол ингээд энэ үзүүлэлт сайн байна уу, муу байна уу гэдгийг бол яг одоогийн ингээд нөхцөл байдлаа ингээд ярьж байгаа шийтгэхээс илүүтэйгээр өрсөлдөгч ямар байна, тухайн секторын жишг хандлага нь ямар байна, тэрнтэй дүүзүүлэх нь аягүй чухал байдаг. Яагаад тэгэхээр одоо юу гэдгийг ашиг болон нийт орлогын харьцаа 10% байна гэдэг нь сайн юм уу муу юм уу гэдэг нь өөрөө тухайн бизнесийн онцлогоос хамаарна тийм. Зарим бизнесийн ашиг нь бол өндөр байна. 50%, 60%-тай ийм секторт бол та бизнес эрхэлж таны ашиг 10% байгаад ах юм бол та маш муу байна гэсэн үг. Зарим бизнесийн ашиг нь өөрөө угаасаа бага байдаг тийм. За 5%, 7%, 10%. За жишээлбэл хүнсний дэлгүүрүүдийн хувьд бол 7-оос 15 гэдэг ч юм. Ийм бизнес таны ашиг өнөөдөр 10% байх юм бол за боломжийн дундаж байна гэдэг ч юм. Тэгэхээр би энд юу шилжиж байна гэхээр ер нь тухайн харьцаа үзүүлэлтүүдийн хувьд өрсөлдөгчнөр ямар байдаг юм бэ? Тухайн сектор ямар байдаг юм бэ? Бидний зорилго бол энэ дээр л яг ийшээл чиглүүлэх энэ төвшөнд хүрэхэд л одоо зорж ажиллах хэрэгтэй байна. За тэгээд өнөөгийн нөхцөл байдал бол ингээд дуслаа. За 3 дахь үндсэн сэдвүүл оръё. Зорилго тавих, тэгээд санхүүгийн тооцоолыг тодорхой болгох гэдэг. За сая бол ингээд өнөөгийн нөхцөл байдлаа нэгдүгээрт нь салгана, хоёрдугаарт нь өнөөгийн нөхцөл байдлаа ерөөхдөө харъя гэж байгаа. За гуравдугаарт нь бол бид нэр ингээд харцсан юм чинь тодорхой асуудлууд гарч ирж байгаа. Тодорхой одоо боломжууд биднэрт бас харагдана. Тэгээ эндээс бол бид нар яг хөө ихээр цаашаа нь зорилго тавих хэрэгтэй юм байна л да. Санхүүгийн тодорхой зорилгууд бол тавигддаг юм байна. Тэр зорилгууд нь одоо магадгүй одоо 2022 онд яаралтай энэ төлнө, магадгүй сарынхаа орлогыг ингэж өсгөн, энэ зардлаа ингэж буулгана гэдэг ч юм уу те. Тэр боломж болон үр ашиггүй тэр одоо зарцуулалт энэ зүйлүүдийг бид нар харж байгаад эндээс зорилго тавигдаад явдаг юм байна. За ингээд зорилго тавихгүй бол яах вэ гэхээр нэг маш том асуудал гарч ирдэг. Бизнест мэдээж орлого одоо өсөх үе байна те. Орлого өндөр олоод ирлээ те. Маш өндөр орлого оллоо. Нэг том одоо гэрээ хэлцээрийг ард гарлаа. Энэ үед санхүүгийн тодорхой зорилго тавиагүй бол бизнес эрхлэгчийн ямар асуудал гардаг вэ гэхээр хэд үргэлжлэн алдчихдаг. Хэд их мөнгө ороод ирдэг. Тэр мөнгийг юунд одоо жилийн дараа 5 жил таана хүрэхэд тодорхой биш болохоор нөгөө мөнгийг чи яадаг вэ гэхээр одоо хувийн хэрэглээг урамшуулчих тал байдаг те. Машин аваад те. Эсвэл ингээл том талбай аваад үйл хөдлөлт аваад нөгөө талд бизнест бас юу гэхээр нөгөө хүнд үе байна. Орлого буурах үе байна. Тэгэхээр тодорхой зорилго тавиад тэр зорилгоо хүрээнд эрсдлийн сан одоо байгуулад ингээд явахгүй болохоор яг өнөөдрөөр амьдраад байхаар яг тэр хүнд үед бол их бизнеснэр яг дампуурах эрсдэлтэй байдаг. Тэгээ энэний хамгийн тод жишээ бол нөгөө мэдээж хүнд үед бол яг ингээд санхүүгийн сахилах бат муутай явж байсан жижиг бизнесүүд бол ихэвчлэн ингээд одоо өрсөлдөөнөөс бол арчигддаг ийм одоо түүх бол байна. За зорилго тавих. За зорилго тавихтаа бол тэгвэл одоо зорилго тавих хэрэгтэй байна те. Зорилго тавихтаа бид нар яах вэ гэхээр тэр тухайн зорилго маань 5 үндсийн хэмжүүрээр бид нар бол тэр зорилгоо хэмжээд явах нь аягүй чухал юм байна. За нэгдүгürt нь бол зорилгоо бич хийж маш тодорхой бич. Байгууллагууд ихэнх санхүүгийн байгууллагууд бол одоо ихэвчлэн хувь хүмүүс жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүс юун дээр алддаг вэ гэхээр одоо дотроо төсөөлөд үүдэг. За тэнд хүрэндээ гэдэг. Гэтэл ихэвч одоо бизнес эрхэлж байгаа яг ингээд одоо тусдаа компани байгуулж явж байгаа газрууд бол ингээд ажилтнуудаараа сууж байгаа зорилгоо гаргаад цаасан дээр бичээд тодорхой тооцоолтоо гаргаад тэрийг сар болгон дүгнээд ярилцаа явдаг. Бичихгүй болохоор яадаг вэ гэхээр үр дүнг ихэвчлэн одоо ярьдаггүй мартдаг ингээд ийм асуудал болдог. Тэгэхээр заавал тодорхой бичих хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол тухайн зорилгын үр дүн бол тодорхой байх хэрэгтэй юм байна. Орлого өсгөх гэдэг зорилго бол өөрөө маш тодорхойгүй зорилго юм байна. Орлого яг хэд төрөх гэдэг.
За хоёрдугаарт нь бол хэмжигдхүүц болох ёстой гэж байна. За магадгүй орлогоо өсгөөд энэ жил 15 сая төгрөгийн орлого олно гэж байгаа бол та энийга хэмжигдхүүц байдлаар хүрч болох үс байдлаар хуваах хэрэгтэй гэж байгаа. Хизээ би энэ орлогуудыг хаана яаж олж болох уу гэдгээ маш тодорхой гаргана. За дараад нь хийх хугацааг нь 50 гэж байна. Хэрэв хугацаагүй болвол бас хизээ их нь тодорхойгүй болчдөг. Тэгэхээр хэр хугацаанд ажиллаж ийж энэ үр дүнд би хүрэх юм бэ гэдгээ маш сайн харах хэрэгтэй. Магадгүй тэр орлогыг би өдөрт нь олж болно, сард нь олж болно. Энийг л тодорхой тавьчих гэж байгаа. За тэгээд эдгээр зорилго үнэхээр нэгдүгээрт нь бол хүрч болох үз байна уу? Хоёрдугаарт энд хүрлээ ихэд энэ яг таны бизнес, танай компанид магадгүй танд үнэхээр үнцийг авчрах үз тийм зүйл болж чадах уу? Танай хамт олонд энийг маш сайн харах хэрэгтэй юм байна. Яагаад тэгэхээр мэдээж зорилго тавьж яах гэдэг нь ихэнх хүмүүс эсвэл компаниуд зорилгоо ингээд өнөөдөртөө адилхан тавьдаггүй юм байна л да. За энэ жил манайх 100 сая орлого олж байгаа юм байна. Дараа жил 100 саяг олъё. Эсвэл 80 саяг олъё гэж тавьдаг юм байна. Бүгд л яадаг хөр өсгөж тавьдаг. Энэ жил 100 сая бол дараа жил 150 хүрнэ гэдэг ч юм уу. Эсвэл одоо ингээд дандаа өсгөж тавьдаг. Гэтэл нөгөө өсөж байгаа юмд хүрэхийн тулд өнөөдөр хийж байгаа зүйлээ хийгээд хүрэхэд маш хүндрэлтэй байд юм байна л да. Тэнд бизнес хүрэхийн тулд заавал бүтээгдэхүүнээ сайжруулт юм уу, хүн нэмж авд юм уу, өмнө хийдэггүй зүйлээ илүү сайн хийж хүрдэг юм байна. Тийм болохоор энэ өөрөө эргээд маш том чаленж болд юм байна. Тэгэхээр одоо сорилттой тулдаг. Энэ сорилттой тулаад хүндрэл үүсээд ирэхэд тэр зорилго нэг тийм ач холбогдолгүй болвол ихэнх компаниуд ихэнх одоо хувь хүмүүс эндээс буугаад өгчдөг. Тэгэхээр эхлээд энэ үнэхээр ач холбогдолтой зүйл гэдгийг маш сайн бид нар харах хэрэгтэй юм байна. За ингээд санхүүгийн зорилгын хувьд бол яг тодорхойлох зорилго байж болно те яг тэдэнд тийм орлого олно эсвэл өсгөх зорилго байж болно одоо орлогоо тэдгээр өсгөнө эсвэл оновчтой болох зорилго байж болно те бүтээгдэхүүнээ хөгжүүлээд ийм болно эсвэл бууруулах зорилго байж болно үр ашгаа ингэж зардлаа үр ашиггүй зардлаа гэж бууруулна эсвэл хэрэгжүүлэх зүйлүүд байж болно те тодорхой бүтээмж өсгөх сайжруулах зүйлүүд байж болно ашигт ажиллагааг сайжруулах гэдэг ч юм уу те за эсвэл хөрөнгө оруулалтын зорилгод байж болно одоо ийм тоног төхөөрөмж аавн ингэн тэгнэсэн зорилго байж болох юм байна за хамгийн хичээл маань бол сүүлийн хэсэг рүү орж байна. За тэгээд тооцоол үнэлгээ ба төсөөлөл гэдэг. За ингээд мэдээж зорилгоодыг бол тавьчихж байгаа. Тэр зорилгоодыг бол маш сайн ингээд үнэлээд араас нь маш сайн фоллоу ап хийж явахгүй бол энэ зорилго биелэх магадлал одоо тун бага болж ирдэг. Энд одоо биелэхэд бол нэгдүгээрт би түрүүн хэлчихлээ. Илүү хүчин чармаа шаарддаг. Хоёрдугаарт биелэхэд асуудал үүсдэг нэг зүйл нь юу юм гэхээр нөгөө гадны нөхцөл байдлууд бол байнга өөрчлөгдөж байдаг. Тийм учраас бид нар энийг байнга үнэлж явах маш чухал юм байна. За тэгэхээр энийг бол бид нар үнэлгээг бол ихтэй эхлэлтийн зардал. За бизнес эхэлж байгаа тохиолдолд эхлэлтийн зардал яг хэд байх юм, цалингийн зардал хэд байх юм. Бизнес эхлэх эхний 3 жилийн үйл ажиллагааны зардал өртөг хэр байх юм. Одоо энэ дэр би яг эхлэлтийн бизнес дээр илүү тулгуурлаж ярьж байна. За бизнес эхэлж буй эхний 3 жилийн орлого ямар байх юм, баланс хөрөнгө ямар байх юм, санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд ямар байх юм гэдэг зүйлүүдийг бид нар маш сайн харах хэрэгтэй юм байна. За тэрийг харж агаад тодорхой тавьж өгөх хэрэгтэй юм байна. За тэгээ тэрийгээ бол нөгөө хэрэгжилтээр нь хангаад явна. За хэрэгжилтээр нь хангаад явхад бол ихэнх байгууллагуудын хувьд гаргадаг нэг алдаа байдаг. Оны ихэнх зорилго тавьдаг. Тэгээд мартчихдаг те. Тэгээ оны эцэст нэг үнэлдэг. Нэг өсөндөө жилийн ихэнх тавиад тэгээд 52 бүтэн жилийн 52 хоног огтоос явж байгаад оны эцэст дүгнээд за энэ дээр алдчихъя гэж. Гэтэл тэр алдж байгаа зүйлийг нэгдүгээр үйлрэл, тэр алдж байгаа зүйлийг хоёрдугаар үйлрэл, тэр алдж байгаа зүйлийг магадгүй эхний 1 сарда олоод харах боломж байсан уу байсан. Тэгвэл байлгахын тулд яах вэ гэхээр бид нэр тэр одоо тавьсан зорилгоо маш богино хугацаанд эргээд хянаад явах хэрэгтэй юм байна. Ер нь бол сар болгон бүр болж игэл одоо 7 хоног болгон тэр зорилгоодыг үнэлээд юун дээр алдчих, юуг засах хэрэгтэй гэдгээ хараад үнэлээд явах юм бол оны эцэст тухайн зорилго бол биелэх магадлал бол маш одоо үр дүнтэй байд юм байна. За сар болгоо юугаа хянах вэ гэхээр сар болгон зардлуудаа бол маш сайн хянаад явал зүгээр. Улирал болгоо юугаа хянах вэ гэхээр орлого, үр төлбөр, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлүүдээ хянаад явал үр дүнтэй. За жилийн эцэст бол мэдээж цэвэр үнцний одоо дүгнэн нэг өсөндөө өөрийн хөрөнгийн өгөөж хэд байв, нийт хөрөнгийн өгөөж хэд байв те. Компани нийт одоо цэвэр үнцний хэд яаж өсөв гэдгээ бид нар бол дүгнүүл үр дүнтэй байт юм байна. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Энэ удаагийн хичээл ингээд дуусж байна.